Сайн байцгаана уу? За дасгал хөдөлгөөн гэдэг бол энэ үе мөчний асуудалтай хүмүүсийн бол амин чухал зүйл нэ. Тэгээ энийг бол би хэлдэг шүү дээ. Би яг өөрийнхөө туршлагаас ингээд харахад яг ерөөсөө яг тийм байдаа. Би бүхэл бүтэн 3 жилийг алдсан гэж ярьдаг. Яг энэ дасгал хөдөлгөөн үр дүнтэй байдаг, хэрэгтэй гэдгийг ерөөсөө мэдэхгүй явж байгаад өөрөө хийхгүй явж байгаад эмч маань зөвлөд тахад эсрэгээр нь би хийхгүй явж байгаад ингээ бие уламд ордуулж исэн. Тийм болохоор би та нарыгаа бас ингээд дасгал хөдөлгөөн гэдгийг тогтмол хийх хэрэгтэй гэж хэлээд байдаг. За тэгээ одоо ерөнхийдөө өргөжлөн буураад өвчин нь ингээд намдаад эхэлж байгаа бол ерөөсөө одоо чадах ядахаараа л ихтэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн гэдэг бол хизээч тийм бага ерөөсөө гологддоггүй. Маш энгийн зүйлүүд, маш жоохон зүйлүүд өдөр тутам хийснээрээ та улам ингээд сайжирж идэг. Тэгээ ерөөсөө бидний энэ булчингаа чангалаад байгаа булчингаа ингэж одоо хит их ачаал өгöd байгаа энэ маань бол ерөөсөө хоёрхан зүйлээс болж байгаа. Нэг нь хит булчингийн хит их ачаал, хит их ачаалтай булчинд ачаал өгснөөс булчин чангараад байгаа. За нөгөөх нь болохоор эсрэгээр мөн хит их ямар ч хөдөлгөөнгүй байдлаар байрлалд ихэнх нь маань өвчтэй гэдэг шалтгаанаар орондоо зүгээр хөдөлгөөнгүй хөвтөж байгаа. Эсвэл дандаа суугаа байж байгаа. За тэгээ энэ нэг байрлалд олон цагаар ингэж сууж байгаа нь ерөөсөө булчин тэр чигээр нь нэгсэндээ чангараад улам жижигрүүл булчин агших тусмаа нэгсэндээ булчин улам чангарч байгаа. За тэгээ энэ булчингийн чангарлууч нь эргээд бидний энэ өвдөг энэ бүх үе юмсны чинь өвдөлтөнд ерөөсөө маш их нөлөөлөд байгаа. Тийм болохоор ерөөсөө дасгал хөдөлгөөн гэдэг бол маш чухлаа. За тэгэхээр өнөөдөр нэг маш энгийн дасгалаас эхлэе. За бид нэр дөнгөж хүүхдүүд ингээд мөлхөж эхлэхээс өмнө те яхаас өмнө нэг ингээ хөөрхөн гидсэн дээрээ ингээд юугаа ячаа те ингээ хөл гараа өргөөд ингээд идэг штэ те ингээд. За яг энийг хийн. Бүгдээрээ яг ингэж хий. Энэ яаж вэ? Хүүхд чинь тэр мөлхөх бэлтгэлээ те алхах бэлтгэлээ тэр бүх бэлтгэлээ хангаж хийж байгаа байхгүй энэ чинь. Яаж яг гидсэн дээрээ бүх ачааллаа өгөөд за тэгээд энэ нуруугаараа те ингэж бүх ачааллаа ингэж аваад за тэгээд яг энэ булчингуудаа нэгсэнд бүх булчингуудаа чангалж байгаа. Ингэснээрээ нэгсэндээ булчингуудаа чанга хүчтэй болгож нөгөө мөлхөх алхах гэдэг бэлтгэлээ хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр яг нэг жижигхэн хүүхдүүд хөвтдөг шиг яг тэгэж бүгдээрээ ингэж яг нэг од хэлбэрээр хөвтдөг шүү дээ. Яг тийм хэлбэрээр ингээд гидсэн дээрээ хөөрхөө ингээд хөл гар бүх юмаа ингээд сарваагаад ингээд бийж яадаг. Яг энэ шиг ингээс за та нар ингээд нэг минут ч юм уу ингэж 30 секунд ч гэсэн нэг ингээд буцаад жоохон амарч хагаад буцаад дахиад ингээд агаар чи нэгсэндээ бидний тэр суугаад хөвтөөд ерөөсөө ажиллагаагүй байгаа тэр булчингууд чинь бүр чангарчсан байж байгаа гэхэл нэгсэндээ булчингуудаа идэвхжүүлж өгч байгаа гэсэн үг тийм үү? Идэвхжүүлнэ. Тэр сударсан булчингуудаа идэвхжүүлж байна. За хоёрдугаар. За нөгөө хүүхдүүд бас хөөрхөн мөлхөхийнхөө өмнө те. За сайхан ингээд нэг хөөрхөн дөрөв хөллөөд ингээд байж байдаг тийм үү? За тэгчээл нэг арагшаагаа суугаад буцаад урагшлал ингээд нэг ийм хөдөлгөөн хийгээд байдаг ш. Нэг хөөрхөн ингээд бүксэн ондгонуулаад ингээд байдаг тийм үү? Яг хоёр хөлнийхөө дунд бүксэн нь очиод яг ингээд нэг хөөрхөн. За энэ бас их чухал. Яагаад ингэж вэ? За энэ бол бас л мөн яг энэ нөгөө булчин энэ бүх яс бүхэл энэ эднэр дээр нэгсэнд ачаал өгж штэ. Тийм хүч өгж जैन. За ингэснээрээ мөн л булчин маань бас чангарч ирж байгаа яс маань мөн бас хүчтэй болж эхэлнэ. За яг тэр бэлтгэлээ хангаад байна шүү дээ тэр хүүхдүүд чинь. Тэр бид нар бас яг яг ингэж дөрөв хөллөөд яг ингээд. За тэгээ яг ингээ арагшаагаа суугаад ингэж. За энэ маань давхар бас яг ийм байдал бол энэ юуны түнх муутай хүмүүсийн хувьд бол энэ түнхний хамгийн зөв байрлал гэж хэлж байгаа. Тэгэхээр ингээ арагшаагаа ингээ суугаад байна гэдэг маань түнхнийхээ бас яг зөв байрлал яг түнхээ бас их хүчтэй болгож түнхийг бас яг хөдөлгөөнд оруулж эхэлж байгаа аахгүй. Тэр хүүхдүүдийн маань нөгөө алхах бэлтгэл те мөлхөх бэлтгэл мөлхөх нь гэхэлэр чи яг ингээл нөгөө бас л ингээ хөдлөн шүү дээ. Тэгэхээр чи энэ бүх энэ юунууд маань хөдөлж эхэлнэ. Тэгэхээр эдгээр маань бас хүчтэй болох ёстой. Тэгэхээр яг энэ түнх гэдэг маань хэрэгтэй учраас нөгөө тэр мөлхөх дараа нь ингээ алхахад
Тийм учраас тэр хүчүүдийг бүх ингээд юунуудаа хүч тэгээ тэнцвэрээ алж штэ тэнцвэр. Хүний тэнцвэр гэдэг бол хамгийн чухал тэнцвэрээ аавна гэдэг бол тэгэхээр энэ бол биднэрт маш олон чухал хэрэгтэй зүйлүүд байж байгаа. За тэг яг ингээд хийгээд авах юм бол энэ түүхний юунд бол аягүй сайн. За миний түүх би яг ингээ арагшаага ингээ суухад миний түүх ингээ их жоохон өвдөд байдаг байсан. Одоо бол ерөөсөө тэгж яг ингээ арагшаа ингээ суухад ерөөсөө өвдөхөө байчихсан. Тэр ерөөсөө тэр өвдөхгүй байна гэдэг маань одоо нэгсэндээ сайжраад байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр би яг ингээ арагшаага бүр сайн сууж чаддаггүй байсан гэсэн үг байгаа байхгүй. Өвдөд байдаг болохоор нэг иймэрхүү сууцгаад буцаад байдаг байсан би. Одоо бүр яг арагшаага ингээ сайн суугаад байгаа. Тэгээ ингээ өвдөхгүй болохоор тэр яг энэ хөдөлгөөнийг та нар маань хийн. За тэгээд ингэснийхаа дараа сайхан ингээ бас яг хүүхэд мөлхдөг шиг ингээд мөлхөө явна. Ингээд энэ тэнд ингээд энэ маань нэг өчүүхэн юм жоохон юм шиг боловч биднэрт нөгөө олон удаан хугацаагаар ингээд хөдөлгөөнгөө суудаг тийм үү? Нэг байрлалд ингээ хөвтчээдэг. За ийм хүмүүс маань бол энэ бүхэн чинь маш сайн хөдөлгөөн болж өгж байгаа. Нэгдүгээр хөдөлгөөн бүх үеийнүүд чинь хөдөлж байгаа. Хоёрдугаар тийм булчингүй эдрийг чинь ажилуулад байгаа. Биднэрт чинь нээсэж өгöd байгаа аахгүй ажиллаа хийнэ одоо сэргэнэ та нар сэрэгдээд. За ингээд хөдлөнө гэсэн. За юу яасан нөгөө энэ өвдөг мутаг хүмүүс бас ингээ мөлхөө явж чадахгүй гэд ингэж байгаа бол ядаж одоо ингээ яваарай. За ингээд одоо өвдөг нь одоо нугарч чаддгүй гэх юм бол одоо ингээд эн чинь л яг та нарт бас л энэ хамгийн гол нь энэ яс өн булчин хоёртой ачаал өгж байгаа байхгүй тэр хоёрыг сэргээж байгаа. Ингэж баг багаар хийж байгаа л тэгэл ерөөсөө сайжрах тусман тэг өөр ингээд юу яагаад байна. За ингээд за ийм дасгалуудыг та нар маань ингээд гэртээ хийгээд үзээрэй.